Өнөөдөр бидний хэлцэж байгаа энэ гэр орооллын хөгжлийн сангийн энэ журам бол асар чухал журам шүү. Одоо манай тэр дундаа гэр ороолд амьдарч байгаа иргэдийн хувьд бол маш их мэдээлэл өгч маш их асуудлыг бол шийдэж байгаа. Яагаад вэ гэдгийг одоо би 3 хэсгээр бол тайлбарлая. Нэгдүгээр хэсэгт би саяас Сүхбаатар дүүрэгтэй гэр орооллын хойтлын хороодуудаар уулзалт хийж явлаа. Тэгэхэд манай энэ хороон дээр газар дахин төлөлтөнд орох юм уу? Бид нэр дахин төлөлтөний одоо энэ мэдээллийг хаанаас авах вэ гэдэг мэдээлэл өгч байна. Асууж байна. Тэгэхээр энд бол юу гэж хэлмээр байна вэ гэхээр өмнө нь энэ газрын дахин төлөлтийг нийслэлийн төсөвдөр мөнгөний суулгаж ийж дараа жил нь яг энэ газрыг төлөвлөнө гэдэг тэр мөнгөний санхүүжилтийн шийдэл явдаг байсан. Одоо яаж яах гэхээр энэ санд газар чөлөөлсөн тэр газараас орсон мөнгийг бол ингээд 11 төрлөөр бол энэ санд мөнгө бүрдүүлээд одоо 26 оноос 27 оноос миний одоо ойлгож байгаагаар газар чөлөөлтийг энэ санд төлрүүлсэн хөрөнгөөр бол шийдэх юм байна. За тэгэхээр миний асуух гэж байгаа нэгдүгээр асуулт бол манай газрын албаныхан хэлээд өгөөрэй. Газар чөлөөлтийн энэ мэдээллийг манай энэ одоо Сүхбаатар дүүрэг болон бусад дүүрэгт байгаа гэр хорооллын иргэд яг тухайн хүний хашаа байсан газар төлөлтөнд орсон эсхийг аль хуудаснаас хаанаас яг мэдээлэл авах вэ? Тэрийг нь хэлээд өгөр. Тэгээд энэ мэдээлэл нь 26 онд байгаа мó? Эсвэл та бүхэн төлөвлөөд 27, 28, 29 гээд 3-4 жилээр төлөвлөсөн энэ мэдээллийг одоо энэ сайтаараа эсвэл энэ хуудаснаас авч болох уу гэдгийг маш тодорхой хэлээд өгөр. За дараагийн хэсэг бол юу вэ гэхээр агаарын бохирдолтой холбоотой. Агаарын бохирдол бол ингээд судалгаанаас харахад бол нийслэлчүүдийн хамгийн чухал 3 асуудлын бол нэг нь мөн л дөө. Тэгээ бид нар бол өчнөө л ярьж гэн өчнөө асуудал шийдэх гээл байна. Тэгвэл энэ журмаар яагаад ингээд агаарын бохирдол энэ журамтай холбоотой болцсон бэ гэхээр дулаалгын асуудал. Агаарын бохирдлыг бууруулах томоохон хүчин зүйл нь бол дулаалга штэ. Яагаад өнгөрсөн жилүүлээд дулаалга хангалттай хийж чадахгүй байна гэхээр энэ орлогын боломж хангалттай биш байна. Айлууд өөрсдөө бас дулаалга хийж чадахгүй байна. Энийг нийслэлээс дулаалгын өмнөөс нь хийж өгөх нь бол буруу. Гэхдээ энэ дулаалгыг хийж чадахгүй байгаа айл тодорхой хэмжээний богино хугацаанд дунд хугацаанд нь дулаалгыг хийж өгөөд хийсэн мөнгөө эргэж авна гэдэг ийм асуудал энэ журам дээр орж байгаа. Нэгсэндөө тэр айл одоо дулаалга хийснээрээ 50-60% нүүрс баг төлнэйг бол агаарын бохирдол бол тэр хэмжээгээр бол буурж байгаа шүү дээ. Тэхийн тулд энэ журам дээр энэ дулаалга орж өгж байгаа. Дулаалгын одоо асуулт нь юу вэ гэхээр за манай энэ журмыг оруулж байгаа ажлын хэсгээс яг 26 онд хэдэн тэрбум төгрөгөөр энэ 27 онд 28 онд хэдэн тэрбумаар энэ дулаалгын ажлыг хийх вэ гэдгийг тоотой нь бас хэлээд өгөөрэй. Энэ цаана хэдэн айлыг бид нэр дулаалгах юм бэ? Яг тэгэхээр дулаалга хийлгүүлэх яг өнөөдөр төлбөрөө төлөхгүй ч гэсэн дулаалга хийлгүүлж авчаад хэмнсэн нүүрс авахаасаа хэмнсэн мөнгөөрөө өөр төлбөрөө төлөөд ингээд явах айлууд бол хангалттай олон байгаа гэдэгт бол би итгэж байна. Уулзаад явхад бол ийм сонирхолтой хүмүүс бол нилээдгүй бол байсныг бол энд бас хэлэх ёстой байна. За гуравт нь энэ журам бас ипотектэй холбоотой журам болж байгаа маа. Одоо энэ хурлыг маань бас үзэж байгаа ипотект хамрагдгийг хүсэлтэд өгсөн хүмүүс бас одоо ямар асуудал энэ журмаар бол орж байгаа вэ гэж гайхаж байгаа. Тэгвэл энэ журмын танилцуулга дээр ингэж байгаа байхгүй. Хөрөнгөөр баталгаажсан үн цаасны хүүгийн асуудлыг бол шийдвэрлснээр 122 иргэнд очих боломжийг 1597 иргэнд бол хүргэнэ гэдэг. Тэгэхээр энэ 1597 хүнд бол хүрэх энэ боломжийг нэгсэндөө 13 дахин нэмэгдүүлж байгаа. Одоо нийслэлийн хүрээнд. Тэгэхээр миний асуулт юу байна вэ гэхээр 26 ондоо, 27 ондоо, 28 ондоо яг энэ журам батлагдсанаар хэдэн айл одоо энэ боломжийг эдлэх боломжтойг бас яг тоош ирэхээр нь оноор нь хилээд өгөөр. Иргэд бол энийг бол хүлээгээд хараад биднийг бас ингээд хараад сууж байгаа шүү гэдгийг бас хэлмээр баярлалаа. За газар чөлөөлтийн мэдээллийг хаанаас мэдээлэл авах вэ? Мөнхбаатар дарга. За араас нь дулаалга сүүлийн тэр 1597 үнэтэй холбоотой давуу тал хариулах уу дараа.
За мөнхөтөр дарах хажуугийн микрофон. За төлөвийн төлөөлөгчийн асуултанд хариулъя. За нийслэлийн газар зохион байгуулалтын алба бол тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршлууд дээр бол газар чөлөөлөх ажлыг хийж байгаа. За чөлөөлөх байршлуудаа бол мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа өмнөх оны 10 сард нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөлтөөс санал авна, мөн дээд газруудаас санал авна. Дээрх саналуудыг нэгтгэжиж та нөхдүүдээр одоо нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлын төлөөлөгч нараараа батлуулаад тэгжээ шийдвэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ асуудал маань бол манай захим систем дээр нээлттэй байдаг. Нээлттэйгээр саналаа авдаг. За том бүтээн байгуулалтууд бол ерөнхий төлөвлөгөө, хэсэгчлэн ерөнхий төлөвлөлтийн дагуу газар чөлөөлтийн ажлууд бол хийж явдаг байгаа. Яг ямар мэдээлэл хийх сурвалжаас хайх уу гэж асууад. Иргэдэд хандаж хэлж байгаа гэсэн үг байхгүй? За хүн тэр мэдээллийг хаанаас авах вэ гэж. За манай албаны нийслэлийн газар зохион байгуулалтын албаны сайт байгаа. Газар.gov.mn гэдэг сайт дээр бүх мэдээллүүд ороод явцдаг байна. За мөн одоо манай нийслэлийн газар зохион байгуулалтын албаны одоо нийслэлийн газрын алба гэсэн пэйж хуудасаар бас санал асуулга нээлттэй аваад тухайн пэйж хуудсан дээр батлагдсан төлөвлөгөөнүүдэд оруулаад нээлттэйгээр танилцуулгыг явуулдаг байна. За 2 дахь болон 3 дахь асуултанд хариулах уу? За нийслэлийн орон сууцны корпорац говь сайхан. За төлөвийн төлөөлөгчийн асуултанд 3 дахь асуултанд хариулъя. Эх жилүүдэд түрээслээ дэмжлэх хэлбэрээр хөрөнгөөр бодлогын үнсээс гаргаж түрээслээ дэмжлэх хэлбэрээр орон сууцны хэдэн айлыг орон сууцнд оноор хамруулах вэ гэж байна. Ингээд 2026 онд 800 айлыг түрээслээ дэмжлэх хэлбэрээр энэ тухайн сангаас татаасын зөрүү төлбөрийг төлсөн тохиолдолд 800 айлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн одоо 27, 28 онуудад жил бүр одоо 400 айл орчмыг одоо түрээслээ дэмжлэх хэлбэрээр орон сууцнд хамруулахаар одоо төлөвлөж байгаа. За тодруулах амгалан дарах. За юун дээр төлөвийн төлөөлөгчийн 2 дахь асуудал дээр сая тодруулах өгөхгүй бүрхэг орхичих шиг боллоо. За 2025 онд бол нийслэлээс бол 45 тэрбум төгрөгөөр одоо 5000 айлыг одоо иж өрн дулаалах байшин гэр дулаалах, дээрэс нь одоо энэ дулаалгатай холбоотой үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх, за дээрэс нь газын ийм халаагаар шилжүүлэх энэ ажлууд бол 45 тэрбумаар явж байгаа. 5000 айл дээр. За 26 онд бол одоо үүнээс багагүй хөрөнгийг л бид нэр зарцуулж энэ ажлыг үе шаттай цааш нь өргөжлүүлэхээр төлөвлөж байгаа. Тодруулж суух төлөвийн төлөөлөгч тодруулах. Яг анхан шатны судалгаагаар харахад бол нэг 600-аас 800 тэрбум төгрөг бол гэр хорооллын дулаалгын ажилд бол хэрэгтэй гэдэг бол тооцоол гарсан юм билээ. Тэгээд энэ бол бүх 200 мянган айлыг бол бид нэр бол ярьж байгаа. За эндээс бол өгөх одоо агаарын бохирдолд өгөх нөлөө бол маш том гэдгийг бас энд бас захим дурдъя. Тэгээд яг боломжтой үедээ яг 26 онд, 27 онд, 28 онд яг энэ журам батлагдсанаар та бүхэн маань олох орлогоо бол ерөнхийдөө төсөөлсөн байгаа. Тэгэхээр зарах зарлага дээр энэ нь хэд болж гарах вэ? Яагаад би тэгж одоо илүү ач холбогдол өгөөд байна вэ гэхээр энэ мөнгө чинь хүний орон сууцыг дулаалж байгаа биш ээ. Энэ мөнгө чи эргэж орж ирэх мөнгө. Нэгсэндээ дулаалцсан мөнгийг айлууд нь боломжоор тэгээд эргэж төлөгдөн. Энэний үр ашгийг нийслэлийн сая 500 мянган иргэн хүртэх юм аа. Агаарын бохирдол бол буурснаар.